давхарцсан тоогоор 100-аад цэцэрлэг явсан. Тэр үедээ эхлээд бол ингээд амар хөөлдөг гэсэн. Яг үзлээ ээж дуусчаал гарч ирээл уйлдаг. Яа тэгэхээр бүр ээж аав нар хүүхдтэй ямар амар муухай ирээдүг бэлтэж байгаагаа ойлгохгүй байгаа. Тэгсэн хэрнээ амар юм арчаагүй байгаад амар гомдож тэгж уйлдаг гэсэн. Хүүхдүүдээ өөрөө тэр хүүхдийн амаар юм идэж чадахгүй. Хэрвээ яг өөрийнх нь хүүхдийн тийм амар өвчлөлтэй хүүхдийн шүднүүдийг амыг нь өөрт нь өгөөд юм идэх юм бол тэр хүн идэж чадахгүй тийм хэмжээний байхад зүгээр унчна гэдэг юм хинэггүй байгаа надад бүр ингээд амар гомдмоор санагддаг гэсэн. Ийм байдаг. Одоо хүүхдийн шүдгийн өвчлөлөөс хамаарат ирээдүйд бий болох өвчлөлийн суурь тавигдчихэдэг. Одоо би нөгөө лекцэн дээр байнга хэлдэг байхгүй юу? Ээж авнараа та нар хүүхдийнхаа шүдийг угаахгүй байгаа нь бид нар ирээдүйд хүүхдүүдтэй маш гоё бэлгийг бэлтэж өгч байгаа. Та нар тэрийгэ мэдэхгүй байгаа. Үнэхээр гоё бэлэг бэлтэж өгч байгаа. Тэрийг бид ихтэй удахгүй хэлнэ гээд. Тэр нь ямар бэлэг вэ гэхлээр ирээдүйд бид нар хүүхдээ 25 настай. За 20 нас гараад бидний насн дээр ирээд хүүхдтэй бид нар зүрхний шигдээсээр нас ороорой миний хүүхдээ тархины цус харуултаар ингээд өвчилж үзээрэй. Насаараа ингээд диализын аппарат буюу бөөрийн дутагдалд ороорой миний хүүхдээ тэ нойр булчирхаан өвчнөөр өвчлөлөөрэй гэд бүх төрлийн эрхтэн системд нөлөөлдөг. Ийм юу зөвхөн сүүн шүдний ер нь амны хүндэд оршиж байгаа тэр нөгөө шүд цооруулж байгаа бактериэс гаралтай байдаг байхгүй юу? Ийм бэлэгнүүдийг бид нэр зүгээр хүүхдийнхаа шүдийг 2 минут угаахаас залхуурсандаа бид нэр ингээд гоё бэлдээд суурийг ингээд жин там болгоод маш бат бөх ингээд тавиад өгчдөг. Энийг гэхдээ харамсалтай нь ээж аав нар мэдтгүү тэр нь амар муухай. Маш гонигтай байдаг. Уг малгайгүйсэн. Одоо бага насны хүүхдүүд маань яг сүүн зуулттай хүүхдүүдийн аман дотор 20 ширхэг шүд байгаа л да. Дээр 10, доор 10. Тэрнээс за нэг дор хаяж 5 шүдэнд цоорсон байхад тухайн хүүхэд яг эрүүл шүдтэй хүүхдийг харьцуулах юм бол биеэр хамаагүй жижиг. Яагаад тэгэхээр нөө хоол тэжээлийн дутагдалд ороод ирдэг. Нөө зажилж идэж чадахгүй учраас. За хоёрдугаарт нөгөө шүлэг мүлэг чэйжлэх ч юм уу те. Цээжлэх чадвар оюуны хувьд бас эрүүл шүдтэй хүүхдээс арай доогуур болоод ирдэг. Тэгэхээр яг бид нөгөө 6 наснаас ахуулаад нөгөө суурь тавигдаж эхэлдэг те. Яг дунд ангид ахлах ангид ороод бид ямар сурах вэ гэдэг ерөнхийдөө юм яг бага ангиас шалтгаалцдаг. Бага ангидээ хэр сайн тоогоо хурдан чэйжлэн, хэр сайн үсгээ хурдан чэйжлэн, хэр хурдан уншиж сурна төдий чинь онц сураад явцдаг. Тэнгүүд шүдний өвчлөлтэй хүүхдүүд маань хизээж тэгж чаддгүй. Гихчээлэг гүйцэж чаддгүй. Тэгээ тэрэнд нь ээж аав нэрвтэл өөрөө ч нөгөө хүүхдээ ядраагаал ингээл тэгэхээр ганцхан шүд гэдэг зүйл амбдуулаад зөв зүгээр болчдөг зүйл биш юмаа гэдгийг л маш хэлхийг хүсдэг. Сая хөдөө орон нутгаар явж хүүхдүүдийн шүдийг одоо үзлэгт оруулахад хотын хүүхдүүд болон өдөг хүүхдүүдийн одоо амны үнд эрүүл мэндэд ямар нэгэн ялгаа байсан уу гэх одоо нэг хотын хүүхдээс хөдөөний хүүхдийн өвчлөл арай бага гэдэг нэг тийм ойлголт өгдөг. Гэхдээ бүр ямар ч ялгаа байхгүй яг адилхан гүйл адилхан даа шүдний өвчлөл бол. Өвчлөлийн адилхан даа. Ер нь нийтлэг өвчлөлийн шүдний эрүүл ахуй. Шүдний эрүүл ахуйн хувьд бол яг шүд цаарах өвчин бол мэдээж номер 1-т байгаа. За дээрэс нь бол нөгөө шүдний чулуу гэж байгаа. Шүдний чулуу нас бий гүцэн хүмүүст одоо эдэр наснаас дээш хүмүүст бол шүдний чулуу үүсдэг гэсэн бол одоо бага насны хүүхдүүдэд бол маш ихээр үүссэн. Одоо хүүхдүүдийн бүр шүдийн хүндэрсэн хойно гэлцэгчүүд навчраад байдаг тийм сувын имчилгээ юм курс гэх юм уу олон давтамжтай имчилгээ хийдэг. Тэгээд бүр одоо тийм эрүүгийн бүр тайр хүртэл тийм хүндэрсэн байсан гэсэн тийм яг юу дээр зэгчүүдэд заалтдаг юм бол яг тийм эрүүний хагалгаанд орох хэмжээний болцсон тийм нөгөө өрөвслүүд бол хүүхдэд нэг айхтар өвдөж мэдэгддэг, ээж аавд нэг айхтар өвдөж мэдэгддэг, хүүхд зовирлдаггүй. Бүр болохоо байгаад ирэхлээрээ хүүхд халуурдаг, хавддаг байхгүй юу? Яг тэр халуураад хавдж байгаа ийм үед бол нөө хизээний нэгэнд оройтцсан байдаг. Яагаад өвдөхгүй вэ гэхлээр
Урд нь бол өвдөжсэн шүү дээ. Хүүхэд нь шүн өвдөөд шүнжэнгөө уйлаад 2 3 шүн уйлаад тэгээд зүг зүгээр болчдөг. Энэ яаж юм гэхээр нөгөө бидний шүдэн дотор мэдрэл гэж юм байгаад гэдгийг бүгд мэдээд байдаг шүү дээ. Тэр мэдрэл маань бохир ороод өвчээд дуусхлаар ямар ч өвдөлтөхгүй болчдөг. Тэнгүүтээ юм дөлийгөр ингээд цааталтаа ясаа идээд идээ үсээд идээ нь ясаа идээд буйлаа идээд ингээд явчихдаг. Тэгээд тэр нь ингэж даамжирж явсаар хагаад тухайн хүүхдийн тархлааны байдлаас шалтгаалаад ингэж явсаар хагаад нэг л өдөр ингээд хавтаал идээ үсээ дахиад юм. Тэгээд эрүүгээд хариулж байгаа. Тэгээ насан туршдаа гоо сайхны алдагдaltaй болж байгаа. Насан туршдаа бас юм одоо нөгөө дутуу юм байж болж байгаа юм. Одоо маш их байдаг. Ер нь бол хөдөөгөлтгүй хот дотроо ч гэсэн. Шүдийг 100 угаах дадлыг яаж суулгах хэрэгтэй юм бол тийм та хүүхдийнхээ эрүүл амны үнд эрүүлэх үедээ яаж хаалт. Тийм ээж аав нар тэгдэг байхгүй над тэр ирээд манай хүүхдийн шүд ингээд цоороод ах юм угаагаалахад цоороод ах юм. Ердөөсөө яаж ч басан цаахгүй угаасаа муу шүттэй хүүхд юм болов бид нар бол гайгүй дээ гэд ер нь тэгдэг байхгүй. Тэнгүүт би хилдэг нэг ганцхан юм байна. Хүүхэд болгон шив шин эвэр үлшүүд ургадаг. Маш ховор тохиолдолд палангийн дутмагшил ч юм уу тиймэрхүү өвчлөлүүд байж болно. Гэхдээ шив шин ийм шүүд ургаж байгаа тохиолдолд ээж та, аав та залхуугаасаа болоод хүүхдийн шүдийг угаагүй. Энэ ч л таны хүүхдийн шүдийг цааруулж байгаа. Ийм зүйлийг хэлдэг. Тэгэхээр бол зөвхөн шүд угаахтай л холбоотой зүйл. Миний хувьд бол над дээр ирсэн одоо дөнгөж нэг гарантай ч юм уу тийм хүүхдүүдэд дагуулаад эртгэлтэй айгүйх тэр хүүхдүүд маань одоо бүгдээрээ шүдээ угаалгах маш их дуртай болсон. Одоо нөгөө хяналтанд ингээл эрэхтэй манай хүүхд одоос өөрөө гүйж ирэл шүдээ угаалгадаг болсон. Яа тэднэр тэгэхээр би ээжүүдэд нь зөвлөгөө өгдөг байхгүй ээж аав хоёрт нь ер нь хоёуланд нь байхыг илүүд үздэг. Жүжигчин бай. Ээж та өөрөө жүжигчин бай. Аав та өөрөө жүжигчин бай. Хүүхдийн сонирхлыг татгууцай. Бид нар ингээд сууж идэл нэг юм танихгүй хүмүүс ороод амар сонь юм гартаа барайл бидний нүүрлүүд арайд байл хин ч айна би ч гэсэн айна. Тийм учраас хүүхдүүдтэй аюулгүй гэдэг зүйлийг эхлээд мэдрүүлэх ёстой. Хүүхэд бол хичнээн одоо эхний 1 2 3 хоног бол уйлж болно. Хамаагүй уйлуулад байгаа. Яагаад тэгэхээр тэр нөгөө бид нар айдагтай адилхан хүүхэд ч гэсэн айж байгаа учраас өөрийгөө хамгаалаад уйлж байгаа. Тэгэхээр бол тэр нөгөө уйлж байгаа нь ээж аав нарт амар хэцүү санагдаа. За боли өстэй. Бараг л хүүхдүүд маань өвдөд ах шиг байна гэд ингээ архичдаг. Ердөөсөө тэгж болохгүй. Хүүхдүүд аюулгүй юм байна гэдгийг мэддэг болсон цагтаа өөрөө хүрээдэрдэг болчдөг байхгүй. Яагаад болохгүй вэ гэдэг ээж нэрээ миний шүдийг угаахтай амар гоё алчдаг. Аав нэрээ амар хөвгчлээ болчдөг гэх хүүхэд дотроо бодож байгаа шүү. Тэгэхээр бол яг тийм дадлыг хүүхдүүдтэй суулгах нь илүү чухал. Тэгээд дээрэс нь байрлал бас аюул чухал. Хүүхдийнхаа дийлэнх ер нь бол 190% нь хүүхдийнхаа өөдөөс ингээ яг нүүр нүрээ харж агаад ингээ шүдийг угаагаад идэг. Тэр бол ердөөс нь нөгөө бүх шүд бидний нүдэнд харагдахгүй учраас хүүхдэд заавал хөвтүүлээд 2 гарын гуйн доогоор ингэж хийж агаад ерөнхийдөө нэг тийм хөвтэй байрлалтай ингэж үтсэн хамаагүй дээрэдэг. Тэгээд сүүлдээ хүүхэд өөрөө гүүж ирээд ингээ хөвтчих. Манай хоёр бол ингээл хоёулаа гүүж ирээд хөвтчихдэг юм. Тэгэхээр бол хүүхдүүд чинь ер нь хөөхөнс нэг юм 3-4 удаагийн яг нэг зүйлээ 3-4 удаа давтамжтай ингээд яг нэг цагтаа ингээд хийчих юм бол тэр нь ингээд дадал болоод явчихдаг. Айгүй хурдан тасчдаг. Тэгээд тэрийгэ хийхгүй 1 хоног л ингээд салгарчих юм бол тэгээл салгарчдаг. Ер нь айгүй амархан. Тэгэхээр бол ээж аваадаас маш их төвчээртэй, тууштай, тэгээд гоё жүжигчин байгаад хүүхдүүдийнхэн бас нөгөөооны сонголт, цайзны сонголтын дээр хүүхдүүдийнхэн нөгөө юуг анхаарлыг татах, сонирхлын татах үст тийм олон байгаасаа гэж би бас хүсдэг байхгүй.
өдөр болгон нэг өнгөтэй мам руу дарайл нэг амттай мам руу хийгээд байвал бид нар ч гэсэн өөдөө ш тэрнтэй адилхан өөр төрлийн оонууд, өөр төрлийн хэлбэртэй дүрстэй сайзнууд. Сайзнуудын хувьд нөгөө яг стандарт сайз бол маш чухал байдаг. Бага насны хүүхдүүд дээр оноос илүү сайз аягүй чухал байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө стандарт сайз гэдэг зүйлээ хэрвээ одоо нөгөө тийм олон хэлбэртэй хэмжээтэй тийм байхгүй бол нөгөө сайзныхаа ишний артлах хөрхөн тоглоомод уйдаг ч юм уу нэг тийм хүүхдэд аргалсан тийм байх юм бол тэгээд ер нь бол ой хүрээгүй байгаас нь тэгж угаагаа сургачих юм бол нэг 2 ой хүрээд өөрөө угаачдаг болчихдээ. Тэгэхээр бол дадал үсгэх нь л хамгийн чухал. Системд. Одоо шүдний амны хүнгийн эрүүл ахуйг 100% угаалт ашиглах гэдэг. Тийм. 100% угаалт арчилгаанаас шалтгаална. Одоо ингээд нөгөө 100% угаалтаас гадна тогтмол ус эмчийн үсдэг дүн ингээд яваад байвал тийм. Одоо л над дээр ирдэг хүүхдүүд бүгдээрээ 3 сар тутамдаа эрүүл болсон хүүхдүүд маань 3 сар тутамдаа заавал ирж шалгуулад явдаг байхгүй. Энэ үүсэх эрсдлээс урсан сэргийлж гэнэ гэсэн үг. Нэгэсэндээ даатгал гэсэн үг байхгүй. Тийм. Шүд нь хүндэрч цаарахаас өмнө эсвэл ломбцсон байсан шүд нь нөгөө дээрээ идээ үсээд ингээд бүр хүндрэхээс өмнө тэрийг онцлоод 3 сар тутамдаа онцлоод ингээд явна гэсэн. Шүд угаалт тал дээр ярихад Монгол улсын хэмжээнд гэж ярихгүй. Энэ бараг дэлхийн хэмжээнд гэж ярина. Дэлхийн хэмжээндээ одоо шүд угаалт гэдэг зүйл айгүй юм зүгээр нэг юм амны үнэр дарах зорилттой ч юм уу тийм ойлголттой байгаад байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ та зөвхөн оосойд 2 хэрэгэлдэг бол за өнөөдөр 25 та нэг хүн охин бай гэж бодъё тий. 25 та охин зөвхөн оосойд 2 хэрэгэлдэг байхад тэр 25 та охин насан туршдаа 25 жилийн турш зөвхөн амны үндийнхэн 30%-ийг л цэвэрлэжсэн байгаа байхгүй. Тэгэхээр үлдсэн 70% нь ердөөсөө цэвэрлэгддэг. Тэгэхээр тэр хүүхэд 25 настай эмэгтэй бол шүдээ бараг угаасаа угаагүй ямар ч ялгаагүй гэсэн үг байхгүй. Тэр эмэгтэй хэлэх зөвөр намнаас өвгөнөр байнг униртдаг шүд ингээл угаагаал хоцоороо л идэг гэдэг юм юутай. Тэгэхээр үлдсэн юунд оршдог гэхээр нөгөө нэг хилээ цэвэрлэх, шүдний утас хэрэглэх, амаа зайлах тэгээд тогтмол нөгөө нэг мэрэгжлийн эмчээр мэрэгжлийн цэвэрлэгээнд орох. Эднэр маань бүгд ингэж нийлжиж амны үндийг ингээд 93% цэвэрлэгддэг. Тэр үлдсэн шүтлгээж байлаа. Тийм биш. Тэгэхээр үлдсэн тэр 7% бол үнэхээр бид нар нөгөө багаж ч хүрэхгүй гүнд орж байгаа тийм зүйл учраас бид нар цэвэрлж чадахгүй. Тэгэд ямар ч байсан тогтмол яг нөгөө зөвхөн чулуутай хүмүүс зөвхөн ингээл амар үнэртэй өнгөртөө хүмүүс цэвэрлэгээнд эмчийн цэвэрлэгээнд ордог бол биш. Эвэрүүл хүмүүс ч гэсэн бид нар бойлны карма гэдэг зүйл байдаг. Тэр карман дотор нөгөө чулуу үүсээд ингээ өнгөр тогтоод тэрийг хизээч нөгөө зөвхөн сайзаар цэвэрлж чаддаггүй. Тэр болгоныгаа ингээд сар болгон ч юм уу 3 сартаа нэг удаа заавалчгүй цэвэрлүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр бүр амар харамсалтай бас нэг 25 настай хүн 25 жилийн турш 30% цэвэрлээд явж байгаа юм. Тэгэхээр багадгүй үзэж байгаа баг бүх хүмүүс сайзнаас өөр юм хэрэгэлдэг л байгаа. Тийм. Тэсний хэрэгжүүлэхэд яг юу нөлөөлсөн бэ? За миний хувьд одоо нөгөө сайн дурын ажилд оролцоод ерөнхийдөө 4-р ангиас хойш сайн дурын ажилд анх одоо хийж эхэлж исэн байсан. За тэгээд одоогоос 9 жилийн өмнө болохоор Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчөөр сонгогдоод тэгээд ажиллаж эхэлсэн. Тэгээд хамгийн ихийн санг байгуулах бүр яг за байгуулах ёстой байна гэдэг мессежийг өгсөн зүйл бол би нөгөө төрсөн өдрөөрөө хүүхдүүдийг үнгүү үзлэг хийдэг. Тэгээд яг миний төрсөн өдрөөр тавигдж байгаа үнгүү үзлэг хийнэ. Одоо 40 хүүхэд сонгож авнаа гэд 150 хүүхэд сонгож авнаа гэдэг постндоор ер нь нэг 6,000-аас 8,000 хүмүүс маань хүүхдүүдэд оролцоолыг хүүхдэд үзүүлэе гэдэг ийм хүсэлтийг ирүүлж исэн. Тэгэхээр яг тэрийг харахаар яг одоо нийгэмд маань үнэхээр хэрэгтэй байгаа юм байна. Айгүй энүүгээр ээж аав нар маань бас энэ бас тийм болохоор юм байна гэдгийг ойлгоод тэгээд за ер нь хэдий болтлоо одоо ингээд дангаараа хийх хөв те. Дангаараа их бүр баг бүрдүүлээд 40 хүүхэд 150 хүүхэд гэхгүй өшөө олон эмчийг одоо сандаа нэгтгээд өшөө олон эмч нарт ингээд нийлээд гоё том баг бүрдүүлээ олон хүүхдэд туслая гэдэг ийм одоо бодол төрөөд тэгээд сая 8 сард сангаад байгуулсан.
очиж байгаа газартаа ямар нэгэн дараа болохгүйгээр тий тэр газараас мөнгө авдаг ч юм уу. Гэхдээ бол үнэгүй юм гэж бол хизээж байхгүй. Тодорхой хэмжээгээр биднээс ингээд зарлага гараад бид нэр тийшээ очиж байгаа. Гэхдээ тухайн очиж байгаа газартаа тийм дараа болохгүйгээр эднэр чинь нэрээ ингээд юу одоо мөнгө аваад ингэдэг ч юм уу тийм бодол хүмүүст төрүүлэхгүйгээр аль болох очиж байгаа газартаа хараат бусаар 100% charity маягаар явахыг илүүд үзэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар нөгөө залуу хүмүүс болохоор туршлага гуйдах, алдаа гаргах зүйлүүд бас байна. Тэгэхээр бол ингээд яваандаа бид нар алдаан дээрээсээ суралцаад илүү чанартай, илүү бүтээмжтэй зүйлийг бас хийхийг зорж байгаа. Тэгэхээр бол шүд гэдэг зүйл бол зүгээр энгийн ломдуулаад өнгөрдөг зүйл бол биш шүү. Маш цаашаа ингэж ухаж ойлгох юм бол хамгийн чухал зүйл. Бид нэр хүүхдээ ухаантай байлгамаар байна гэдэгтэй шүдийг хамгаал. Хүүхдүүдээ том биетэй өндөр гоё хүн болгомоор байна гэх юм бол бас л шүдийг хамгаалах хэрэгтэй. Эрүүл байлгахын тулд бас шүдийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр энэ болгоныг ээж аавуудтай багш сургууль хүмүүжүүлэгчтэй суурьасан зааж өгөхийн тулд энэ сангаа байгуулсан. Ерөнхийдөө манай нөгөө сангийн нэр амар урт болохоор эндээ ээж гэж явдаг. Тийм эндээ ээж сан гэж явдаг. Тэгээд эндээ ээж сангийн гол зорилго бол ийм суур боловсралд оршиж байгаа.